Дараагийн мэдээлэл танилцуулъя. Азийн улс орнуудыг хамарсан засгийн газраа эсэргүүцсэн чагсал цуглааны дараагийн давлгаа Африкийн улс орнуудад ажиглагдж байна. За тэр дундаа Хойд Африкт оршдог Марокко улсад иргэд олон нийтийн зүгээс чагсаал цуглаан өрнүүлсэн байна. За энэхүү чагсаал цуглааг голчлон Generation Z гэж нэрлэдэг залуучуудын зүгээс одоо тухайн чагсаал цуглааныг зохион байгуулсан байна. За тэдний шаардаж байгаа гол зүйл нь бол эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, за боловсрол, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаанд засгийн газар дөрвтэй үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа. За мөн авилгалыг бууруулах нь засгийн газрын үйл ажиллагааг үр дүндээ явуулахад гол үүрэгтэй гэж тэдний зүгээс үзэж байгаа юм. За тийм учраас Мароккод босон энэхүү чагсаал нь Бэм гарагт 8 дахь өдрөө дараалан үргэлжилж байгаа. За залуучууд бол ихэнхдээ Мароккогийн залуучуудыг улс төрөөс ангид гэж үзэж байсан болвол энэхүү одоо хэвшмэл ойлголтыг эвдэж залуучууд энэхүү чагсаж гарсан байна. Өнгөрсөн Бэм гарагаас ихсэн Discord веб платформ дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Generation Z 212 нэртэй бүлэглэл нь уг чагсаалыг зохион байгуулсан байна. За тус улсын хойд хэсэгт орших Тетон хотод олон хүн цугларч ард иргэд авилгалыг зогсоохыг хүсэж байна. Эрх чөлөө нэр төр нийгмийн шудраг осыг хүсэж байна зэрэг урайл оозон барьсан байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдэгдэж байна. Баруун хэсгийн Касабланка хотод жагсагчид ард түмэн боловсрол эрүүл мэндийг хүсэж байна гэж хашгирч байсан болвол нийслэл Рабат хотод хэдэн 10 хүн парламентын ордны өмнө цугларч байсныг одоо мэдээлсэн байна. За энэхүү одоо зогсоолыг зохион байгуулсан хүмүүс нь нэрээ нууцсан Generation Z 212 нэртэй бүлэг юм байна. За тэр бол Discord цугаар дамжуулан 14 цагаас эхлээд оройн 21 цаг хооронд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг одоо оролцогчдод уриалсан байна. За тэд нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд боловсролын салбарт шинжилэл хийхийг, за мөн авилгалыг зогсоож эрх онд бүрэн эрхэнд дуусах ерөнхий сайд Азиз Ахануучийг огцрохыг хүсэж байгаагаа мэдгдсэн. Баасан гаригийн орой Рабат болон Агадир зэрэг олон хотод олон зуун хүн жагссан байна. За 10 дугаар сарын 1-ний өдөр хэд хэдэн жижиг хотод бол хүчирхийлэл гарсан. Агадир хотын ойролцоох Ликоя нэртэй тосгонд нийтийн тээврийн буудлын руу жагсагчид дайрахаар завдсан. За энэ үеэр цагдаа нар хууль ёсны хамгаалалт авсны дараа 3 хүн амнасаа алдсан гэдгийг эрх баригчид мэдэгдэж байна. За Discord-оор нийтдээ 180 мянга гаруй гишүүнтэй энэхүү эсэргүүцлийн бүлэг цаашдаа жагсаалыг хүчирхийлэлгүйгээр зохион байгуулахыг жагсагчдад уриалж байгаа. За түүнээс хойш чагсаал цуглаан хэмчлэн 50 замаар явагдаж байна. За энэхүү чагсаал цуглаан болох гол шалтгаан бол нэгэн үйл явдалтай холбоотой. Агадир хот дахь усан эмнэлэгт кесар хагалгаагаар хэвтэн эмчлүүлж байсан жирэмсэн 8 эмэгтэй амь амнасаа алдсан асуудал үүссэн. За энэ байдал нь бол 9-р сарын дундуур хэд хэдэн хотод эсэргүүцлийн чагсаал өрнөх гол шалтгаан нь босон. За жагсагчид жирэмсэн эмэгтэйчүүд нас урсан явдлыг нийгмийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар муу байгаагийн нотлогоо гэж үзэж нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэн жагссан байна. За Марокко улсын хувьд хаан засаглалтай Хойд Африкийн хамгийн баруун хэсэгт оршдог Магриб нэртэй баруун одоо буюу ийм нэрээр нэрлэгдсэн улс юм байна. За энэ улс нь Атлантын далай газар дундын тэнгисийн эрэг уулархаг газар нутагтай ийм улс. За соёлын хувьд араб, бербер, Европ, Африкийн нөлөөг хослуулсан ийм соёлтой. За Марокко улс нь 1912-оос 1956 оны хооронд Францын одоо мэдлэлд байсан. За тусгаар тогтнолоо олж авсны дараа Марокко нь харьцангуй тогтвортой улс төрийн дэглэмтэй улсын тоонд тооцогддог байсан. Африк болон араб ертөнцийн чухал нөлөөтэй улс юм байна. За тус улсын хувьд бол хаан засаглалтай. Тус улсын хаан 6 дугаар Мохаммед нь 1909 онд хаан болсон. Тэрээр эцгийнхэн засаглалын үед улс төрийн эдийн засгийн өөрчлөлтийг хийж хүний эрхийн зөрчлийг шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Гол шинжил нь Мудавана буюу эмэгтэйчүүдэд илүү эрх мэдэл олгох ийм шинжилгээг эхлүүлсэн. За үүнийг бол тухайн үедээ Коран судрын зарчимд үл нийцэж байна гэж шашны консерватив үзэлтэй хүмүүс бол эсэргүүцэж байсан. За мөн одоо Марокко улсад 2010 онд арабын одоо хаврын давлгаа эхэлсэн. За үүний дараагаас эхлээд эдийн засгийн хувьд бол шинжилэл, за мөн улс төрийн шинжилгээг өрнүүлж байсан. Мөн шинэ үндсэн хуулийг бол баталж парламент болон ерөнхий сайдад илүү их эрх мэдлийг одоо өгөх юм бодлого хэрэгжүүлсэн гэсэн хэдий ч бол хаан хамгийн их эрх мэдэлтэй улс төрийн одоо зүтгэлтэн хിവэр байгаамаа.